Та нар анзаарсан уу? Би рилийнхэн дундуур жижигэн зөвлөгөө өгдгийг. Энэ удаагийн рилийнхэн дундуур маш чухал зөвлөгөө өгч байгаа учраас бичлэгээ дуустал үзээрэй. Миний өмнөх рилүүдийг үзэж байсан бол би хөвчлэн дандаа плаж, плажад одоо габардин, силк, курсонж гэх материалуудаар ойдог. Энэ удаа би твит материалыг сонгон өөртөө жакет хийхэр болсон. Твит материалыг ашиглан анх удаа жакет хийж байна. За тэгэхээр юун дээр хамгийн дөрөнд анхаарах вэ гэхээр нэгдүгээрт материалыг сонгохдоо таны арьсанд энэ өнгөн зөгч гинөө гэдгийг анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт твит материал маань дотроо нэмгэн зузаан нэхээстэйгээд олон янз байгаа. Хамгийн нэгэн нэхээстэй твит маань ч гэсэндээ биетэй зузаан байдаг учраас ямар нэгэн плаж хийгээд өмсөх үед илүү махлаг харагдах магадлал өндөр байдаг. Тийм учраас твит материалаар дотор хувцс гэхээсээ илүү гадуур өмсдөг хувцс хийвэл тохиромжтой. Оёлын технологийн хувьд та загвараасаа шалтгаалаад чанга нэхээстэй, сул нэхээстэй гэх мэтчлэн сонгож болно. Би энэ удаа чанга нэхээстийг сонгосон байгаа. Чанга нэхээстийг сонгосон ч гэсэндээ эсгээ тавих төдийд л хурдан сэмэрч байсан. Тийм учраас та эсгсэн бол дор нь оёхыг хичээгээрэй. Та энэ материалыг ямар ч төрлөөс сонгосон та оёгдох эсгүүдэд заавал 1 см-ийн оёдлын наалт нааж өгөх хэрэгтэй. Энэ нь оёгдох үед материалыг сунах, атрах, хунаас үүсгэхээс сэргийлж өгнө. Түрүү хэлсэнчлэн би анх удаа твит материалаар өөртөө пижак хийж байгаа. Тэгээд энэ удаа би бас алдаа гаргаад наалтаа наахаасаа өмнө эсгээд дараа наалтаа наасан чинь наалт наах явцад эсгүүр маань баг зэрэг агшсан байгаа. Би энэ пижака нэг юм санхүүгийн семинарт суух гэж өөртөө зориулж ингээ хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь дундуур нь урагшаа явах ажил, яаралтай ажил гараад тэгээд урд байх хугацаанд тэр семинар маань болоод дууссан. Тэгээд пижака дуусгах гэсэн чинь зэрлэггүй болцсон. Ягаад тэгэхээр энэ би бодон тэрхүү семинартаа зориулж энийг хийсэн байхгүй юу. Тэгээд ингээ товчийг хадах гэсэн чинь зэрлэггүй болцсон. Энэхүү пижакад ингээ зориулсан цаг хугацаа гэ байгаа. Энэхүү пижакийг дуусгахад нэг юм тэт хоног гээд ингээ тэр хоног нь ингээд өнгөрцөн чинь дараагийн хийх зүйлсүүдээ ингээ хийгээд би ерөөсөө ингээд товчийг нүхлээд ингээд хадч чадахгүй байгаа байхгүй юу. Намайг лайкер бөмбөгдөж өгөх юм бол би ингээд товчийг нь хадаад бэлэн болгоод нэг бичлэг оруулнаа.